Үзэгч та бүхэн сайхан амарч байна уу? Бид та бүхэндээ өдрийн мэдээгээ студиэс шууд дамжуулан хүрэхэд бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Сэлэнг аймгийн 90, Мандал сумд тус бүр 3 төмөр, Хүдэр суманд 2 төмөр, Төв аймгийн Батсүмэр сумд 6 төмөр, нийтдээ 10 төмөр гарснаас 3 төмөрийг цормонд оруулсан 9 төмөр асж байгаа юм а. Эдгээр төмрийг унтраахаар онцгой байдлын ерхий газрын харьяам, аврах тусгай анги нийслэлийн онцгой байдлын газар, орон нутгийн онцгой байдлын газруудаас нийтдээ 207 албан хаагч, орон нутгаас 140 иргэн 29 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм а. Мөн цаг үр орчныг шинжилгээний хүрээлэнгээс 7 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн сансрын хиймэл дагуулын мэдээлэлээр шинээр ойн төмрийн 3 голомд илэрсэн тул гарсан төмрийг унтраах зорилгоор онцгой байдлын ерхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга бригадын генерал Ариун Буянгийн шийдвэрээр нийслэлийн онцгой байдлын газар, Дорнговц, Говьсөнбөр, Дундгой аймгийн онцгой байдлын газруудаас нэмэлт хүн хүч техник хэрэгслийг тавтан төвлөрүүлж унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж байна. Улсын хэмжээнд энэхүү 9 газар анги хэрийн төмөр асч унтраахад хүн хүчний хүрэлцээ дутмаг байгаа учраас Facebook, Twitter олон нийтийн цахим хуудасуудаар залуучууд гал сөнөөгчдөд туслах хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. За гал сөнөөгчдөд туслах хөдөлгөөн нэртэйгээр Facebook группд одоогоор 20,000 гаруй залуучууд нэгдсэн байна. За тус хуудсанд өнөөдөр 15 цагт Сүхбаатарын талбайд суглаж төмрийн голомт руу явж тусламж хөргүүлэх гэсэн уриалга гаргасан юм. Яг одоо тусламжийн багийнхан Сүхбаатарын бид шууд холбогдож байна. Улсын хэмжээнд үүсэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад шуурхай мэдээлэл бид хүргэж байгаа юм. За тэгэхээр энэ удаад бол Сүхбаатарын талбайн яг уртхан хэсэгтүүд бол за өглөөний мэдээгээр бид нэр үзүүлснээр бол яг Facebook, Twitter цахим хуудсанд нэгдсэн залуучууд бол гал сөнөөгчдөд туслах юм а. Хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа. За яг 15 цагаас энд цуглаад за тусламж болгох бараа бүтээгдэхүүн мөнгө төгрөгөө бол хүргье гэсэн юм одоо хөдөлгөөн бол энд яг үйд өрнөж байна. За Сүхбаатарын талбайд яг одоо бол залуучууд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд маш алнаараа цугласан. За өөрсдөө хуучирсан, муудсан хувцас хунаар за гутал хүнсний зүйл бүтээгдэхүүн олон зүйлийг бол энд авчирч нэгдэж байгаа юм. За тэгэхээр энгийн иргэдэл мэдээж галын одоо нөхцөл голомт дээр очиад гал унтраах ирэхгүй одоо чадваргүй учраас бол зөвхөн гал сөнөөгчд туслах аян өмнө өрнүүлж байгаа гэдгийг бол хэлэх хэрэгтэй. За тэгэхээр зохион байгуулалтын талаар одоо энэ хураасан цуглуулсан энэ материалууд эд хэрэгслүүдэд яаж зохион байгуулалтаар тэр газар тус хүргэж ажиллах вэ гэдэг тал дээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид үзэгчдэд өгөхөөр за Facebook группийнх нь одоо зохион байгуулагчтай ярилцахад бэлэн боллоо. За та жоохон цаашлаараа сайн байна. Сайн байна. За тэгэхээр яг олон хүмүүс бол ирж штэ дөнгөж эхэлж байгаа. Тэгэхээр хичнээн хүмүүс ер нь нэгдээд байна. Яг ямар бүтээгдэхүүнүүд одоо бараа бүтээгдэхүүнийг авчирч нийлүүлж байна. За яг групп төр бол одоо нэг 18,000 орчим хүн бол яг нэгдсэн байна. Одоо энд ирсэн байгаа хүмүүс би бас сайн тоо авч мэдэхгүй нэг 200 байх шиг байна. Гэтэл ер нь идэвхтэй байна тийм үү? Маш идэвхтэй байна. Ер нь дансаар бол бараг 6 сая 7 сая гаруй төгрөг одоо цугларсан байж байгаа. За тэгэхээр одоо л яг Улаанбаатарт 32 орчим хэмээ халуун байна. За бидэнд бол бас их хүчим хэцүү байна. Тэгэхэд тэр голомт дээр ажиллаж байгаа сөнөөгчдүүд бол бас их хүнд байгаа нь мэдээж. Тэгэхээр ямар тусламжуудыг тэр хүмүүст хүргэхээр ажиллаж байгаа вэ? За яг нөгөө онцгой байдлын ерөнхий газар дээр бид нэр өглөө очиж бас зөвлөгөө авсан. Тэгээд яг одоо ард иргэдэг энгийн ард иргэдэд бол тэнд очиж ажиллахад бол маш хүндээ. Яг нэг мэрэгжлийн тусгай одоо бэлтгэгдсэн хүнсүүд ажилтдаг гэдэг одоо ийм юу өгсөн. Илүү биднэрт бол мэд материалын тусалцаа дэмжлэг хэрэгтэй байна гэдгсэн. Тэгээ фэйсбүүкээр зарласан. Одоо та бүгд ингээ харж байгаа бот нэлээд их хэмжээний усны сав одоо гал унтраах хэрэгсэл гэх мэтлэн гутал хунар гэдэг маш их юмнуудыг цуглаж байна. Тэгээ монголчууд бас нэгдгүүдээ нэгдэж чаддаг ийм арт хүн байна л гэж баяртай л зогсож байна. Сая бол та эд дээр онцгой байдлын ерөнхий газраас төлөөлөл ирээд бас уулзаж зөвлөгөө өгч ирсэн. Яг ямар зохион байгуулалтаар тийшээ явах гэж байна? Хаашаа явах гэж байна? За яг сая бол зөвлөгөө өгсөнгүй. Зүгээр ирээд ямархуу байдалтай байна гэж ажиглчаад явах шиг боллоо. Яг зөвлөгөө хүмүүсүүд нь бол одоо төрийн ортод хуралдаж байгаа гэж байна. Тэгээ одоо удахгүй гарч ирээд яг энэ цугласан олноос ямар дэмжлэг хүсэж байгаа гэдэг тодорхой хэлнэ байх гэж бодож байна. За баярлалаа тань. За тэгэхээр бид нар бол яг Сүхбаатарын талбай дээрээс яг одоо цуглаж байгаа энэ материалуудаас бас харуулъя гэж бодож байна. За энд бол хуучирсан ийм одоо муудсан гутлаасаа өсвөлөж шинэ гутал за хэрэгтэй бүхэл зүйлсийг маскнаас ахуулаад одоо хүрз бүх хэрэгтэй зүйлсийг бол авчирсан байгаа. За бас усны бас их нөөцийг бүрдүүлэхийг бол бас хичээж байгаа. Тэгэхээр яг зохион байгуулалттай төмрийн голомт руу яаж явах вэ, яаж хөргөх вэ гэдэг ажлыг бол яг одоо хуралдаж бас шийдвэрлэж байгаа гэсэн мэдээллийг хүргэж байгаа юм. Тэгэхээр энд ирсэн зарим залуучуудаас бид сэтгэлийг нь сонсъё гэж бодож байна. Сайн байна уу та? Сайн байна. Та яаж мэдээлэл авав энэ залуучууд ингэж нэгдэж? Би найзаасаа нэг мэдээлэл аваад тэгээд байгаа юм аваад хувин саваа аваад тий.
мод шалуу шинтер аваад хөөдөрлөө. Ер нь бол өөрөө явахгүй ч гэсэн сэтгэлээрээ хамт туслая. Тий, явахгүй ч гэсэн сэтгэлээр хамт туслая гэж хөөдөрлөө. За баярлалаа танд. Сайн байна уу та? Оо чадлаараа тэгэл яваал. Тэгээд одоо очоод яг юу авчрав та? Тэгээд нэг канист уус мос одоо тэгэл одоо гал цогж магадгүй гэсэн муу одоо тий баш шатчихна гайгүй тийм. Тэгээд джинсийн өмдөр джинс норгож явж явна гэсэн болохоор тэгэл чадлаараа л явж. Тэгс. За баярлалаа танд. За таны хувьд бас яаж энэ хөдөө нэгдэж байна? Сайн байцгаана өнөөдөр бас хойд чиглэлийн орон нутгаар бас 8-9 голомт газар төмөртэй байна гэж сонссон. Өчигдрөөс эхлээд энэ байдалтай бид одоо олон нийтийн сүлжээгээр мэдээлэл аваад өнөө өглөө би 100 айлаараа жишээ нь нэг 10 сахан шинэ хүр завлаа. Бас боломжоор нэг багцсан цөөнчсөн хэдэн цаас нэмэр хандив тусаллаа. Тэгээд энэ залуучуудыг одоо уриалж байгаа юм. Тэгээ манай Монголын арчсан холбооч энд идэвхтэй орж байгаа. За баярлалаа. Ингэж явж байгаа шүү. Тий. Олон хүн сэтгэлээрээ тус. За баярлалаа танд. За тэгэхээр бид нэр Сүхбаатарын талбайгаас яг энэ аянд нэгдэж байгаа залуусын мэдээллийг хүргэлээ. Сая 5 хүнд харуулсанчлан эд материал хүнсний бүтээгдэхүүнээр нэгдэж байгаа залуусаас гадна бас тусгайлан нээсэн хандивын дансанд бол мөнгөө хийж байгаа гэрээсээ бас дэмжээд сэтгэлээрээ оролцож байгаа хүмүүс бол бас байгаа. Хандивын дансанд яг одоогийн байдлаар бол за 11 цагаас хойш гэхэд бол 6 сая орчим төгрөг цугларсан гэдэг мэдээллийг өгч байна. За хүмүүс бол ерөнхийдөө дөнгөж сая цуглаж 15 цагаас цуглаж эхэлсэн гэхэд бол маш эрчимтэй нэмэгдэж байгааг эндээс онцлие. Ингээд ган төгс их сайханаар Сүхбаатарын талбайгаас шууд амжиллаа. Баярлалаа. Нэг сайхан та бүхний мэдээллийг хүргэлээ. Тэгэхээр үзэгчдэд дахин анхааруулж хэлэхэд гал төмрийг зөвхөн мэрэгжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн аврагч гал унтраагчид унтраахаар ажиллаж байгаа. За тийм учраас энэ уриалгад нэгдэхээр гал унтраахад өөрийн биеэрээ шууд оролцсон гэж ойлгож болохгүй юм. За харин гал унтрааж байгаа албан хаагчдад хоол хүнс, хувцас, зориулалтын багаж хэрэгсэл бусад эд материалын зүйлээр туслах хөдөлгөөн аян юм гэдгийг бас ойлгох хэрэгтэй гэж дахин сануулж байна. Тэгэхээр улсын хэмжээнд 3 аймгийн 14 сум дойн хээрийн төмөрт байгаа юм. За эдгээр төмрийг унтраахаар онцгой байдлын ерхий газрын харьяа, аврах тусгай анги, за нийслэлийн онцгой байдлын газар, орон нутгийн онцгой байдлын газруудаас албан хаагчид ажиллаж байна. За галын нөхцөл байдал хүндэрч өөр шинэ цэгүүдэд төмрийн тоон нэмэгдэх төлөвтэй байгаа учраас хүн хүч нэмэх шаардлагатай байна гэдгийг онцгой байдлын ерхий газраас мэдээлж байна. аймгийн Ерөө Мандал сумд тус бүр 3, Хүдэр суманд 2, Төв аймгийн Батсүмбэр суманд 5, Булган аймгийн Сэлэнг суманд шинээр 1 төмөр гарчээ. Одоогийн байдлаар нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар төмөр гарсан орон нутгийн онцгой байдлын албанаас 200 гаруй алба хаагч ажиллаж байгаа ч хүн хүч хүрэлцэхгүй байгаа учраас галын аюулгүй байгаа аймагудаас ч онцгойгийн алба хаагчтай татан оролцуулж байгаа гэдгийг хэлж байна. За ус цаг уур орчин шилжгээний хүрээлэнгээс ирүүлсэн хиймэл дагуулын мэдээлэл, за хаан энтийн дархан цаацт газрын хамгаалтын захиргаанаас бас ирүүлсэн мэдээлэл, газар орон дээр нь явж байгаа хүмүүс ирүүлсэн мэдээлэлэр бол бас Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт буюу одоо энэ зураг дээр харагдж байгаа энэ ар матах уул, за энэ Арцтын орионд бол бас шинэ төмрийн цэгүүд илэрсэн. За эдгээрд бол за мөн асрал тайрхан Төв аймгийн одоо Эрдэнэ сумын нутагт оршиж байгаа энэ асрал тайрхны урд билээр, за энэ Чингин гол, Чулууд голын орчимд бол бас төмрүүд одоо нэлээд илэрсэн ийм төмрийн мэдээлэл ирсэн. За эдгээр төмрийг унтраахаар бол нэмэлтээр онцгой байдлын Төв орон нутгийн онцгой байдлын анги байгууллагаас бол Дорн говь, Говь сүмбэр, Дунд говь, нийслэлийн онцгой байдлын газруудаас бол бие үргэлтгүүнийг татаж дайчлан одоо ажилуулахаар одоо газар орон руу илгээсэн байж байгаа. Нийт нутгаар гандуу хит халж байгаа энэ өдрүүдэд иргэд амарч зугаалахдаа асар болгоомжтой байх ёстойг хэлж байна. Өөрөөр хэлбэл гарсан галын дийлэнх нь хүний буруутай үйлдэлээс өвдөжээ. Тухайлбал хамгийн сүүлд гарсан Булган аймгийн Сэлэнг суманд гарсан төмрийг л гэхэд 5 оюутан зугаалж яваад тавьсан гэдг нь тогтоогджээ. Тиймээс нийт иргэдтэй байгаль дэлхийгээ хайрлаж байвал хог тарихгүй бас галын аюулаас сэрэмжилж байгаа ч гэдгийг онцгой байдлын албаныхан хүсэж байсан юм а. Иргэдэд анхааруулж хэлэхэд хуурайшилт эрчимтэй байгаа юм үед бол аль болох аялал зугаалгаар бол хээр хөдөө явахгүй байх. За явсан ч гэсэн галын аюулгүй байдлын одоо шаардлагуудыг чамд мөрдөж, ялангуяа энэ хуурайшилт ихтэй бүс нутагт зорчиж байгаа иргэд маань галын аюулгүй байдал тийм ээ гал төмөр гарч болжшгүй одоо шалтгаан энэ юмнуудаас бол урьдчилан сэргэлт маш сонор сэрэмжтэй зорчихыг бол иргэдэд бол анхааруулж хэлэх нь мэргэжлийн байгууллагаас бол анхааруулж хэлэх нь зүйтэй гэж бодож. Баяр наадмын энэ өдрүүдэд иргэдийг болцсошгүй аюул ослоос хамгаалах зорилгоор онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Төв орон нутгийн газар анги байгууллагын 4000 гаруй алба хаагчдыг энэ сарын 10-ны өдрөөс 17-ны өдрийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм байна.
Тэгэхээр иргэн та өнхөрийн төмөр гарахаас өрөлсөн сэргийлэхийн тулд юуг анхаарч мэдэж байх талаар онцгой байдлын ерхий газраас бидэнд ирүүлсэн сэрэмжлүүлгийг одоо хүргэе. Иргэн та ойхирийн төмөр гарахаас өрөлсөн сэргийлэхийн тулд юуг мэдэж байх ёстой вэ? Асаасан гал, шүдэнц, татсан тамхиа бүрэн унтраах, ил задгаа гал түлхэхгүй, татсан тамхины ич, шүдэнцэг ил хаяхгүй байх. Үрээшилдэхтэй салхи шурахтай үед үнс нурмаа, угсан нүх, тагтаа битүүс саунд хийж занших. Хавар намрын үлдэлд өвсөхтэй газраар автомашин, мотоциклтэй зорчихгүй байх. Машин техникийн утааны яндан оч баригчтай болгох. Насанд хүрээгүй хүүхдийг төмрийн аюултай үед ой хээрт, шүдэнц, асаагууртаа явуулахгүй байх. Иргэн айл өрх бүр гал төмөр унтраах багаж хэрэгсэлтэй байх. Төмөр гарсан тохиолдолд онцгой байдлын аль болон орон нутгийн засаг захиргаанд яаралтай мэдээлэл. Төмөр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэйг анхаарна. Онцгой байдлын ерөнхий газар. Ойхирийн төмөр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшил бүхий цаг хугацаанд ойгоос мод бэлтгэхгүй байх. Ойн баялаг болох самар, жимс түүж бэлтгэхгүй байх. Ил задгаа гал түлхэхгүй байх. Ногоон бүсийн ойгоор дамжин өнгөрөхдөө авт хэрэгслийнхээ галын аюулгүй байдлыг хангах. Гал төмрийн аюултай үед ойд зорчихдоо тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчдад мэдэгдэж байх үүрэгтэйг санагтун. Ойхирийн төмрөөс сэргийлье. Тэгэхээр яг одоо манай сурвалжлах хэсэг Батсанбөр сумд ажиллаж байна. За төмрийг унтраахын тулд хүн хүч хүрэлцээтэй байгаа эсэх. За нөхцөл байдал ямар байгаа тухай манай сурвалжлагч Батбаяр мэдээлэхэд бэлэн болсон байна. Ингээд Батсанбөр сумд дуу дурс шууд дамжуулах төхөөрөмжийн сүлжээ доголдолтой байгаа учраас за бид гар утсаар холбогдож мэдээллийг та бүхэнд хүргэж байгаа юм аа. За үзэгчдээ Төв аймгийн Батсанбөр суманд яг одоогийн байдлаар 6 том хэмжээний төмөр асж байгаа гэсэн мэдээлэл байна. За өчигдрөөс төмрийн тархалт улам бүр нэмэгдэж одоо Улаанбаатар хотод хүртэл төмрийн утаа орж ирснийг бас мэдж байгаа. Тэгэхээр Батсанбөр суманд бид ирээд одоо бас албаны хүмүүсээс төмрийн талаар мэдээлэл авъя гэж бодож байна. Танд өдрийн мэнд хүргэе. За танаа суманд одоо 6 төмөр асж байна гэж хаа асж байна? Ер нь ямар хөө байдалтай байна? За манай суманд одоо өнөөдрийн байдлаар 6 төмөр байна одоо энэ манай сумаасаа зүүн тийшээ 30 км-т 4 том төмөр, сумаасаа баруун тийшээ 1 төмөр, хойд хэсэгтээ 1 төмөр, тэр төмөр маань бол одоо зурманд орсон байдалтай байна. Ер нь ямар хүч бүрэлдэхүүнээр одоо ажиллаж байна? Одоо хотоос аймагаас бас одоо онцгой байдлын аль багчид ирсэн сурагтай байсан. За Төв аймгийн онцгой байдлын 3 бүрэлдэхүүн ирсэн ажиллаж байна. Нэг нь 10 хүний бүрэлдэхүүнтэй 3 төмөр дээр ажиллаж байна. Нийслэлийн 2 бүрэлдэхүүн ирж ажиллаж байна. Нийслэлийн онцгойгоос бол 13 хүний бүрэлдэхүүнтэй 2 техник дээр ажиллаж байна. Техник хэрэгслийн хувьд ер нь ямар хөө байдалтай хангагдсан байна. За одоо уулын хормоогоос бас одоо дээшээ ус зөөх ч юм уу иймэрхүү байдалд одоо бас техник болцоо нь одоо ямар хөө байдлаар хангагдсан байна. За энэ манай сүүнгээр 3 дугаар баг дээр гарсан төмөр маань одоо их өндөр цавчим өндөр учраас техникүүд бол ажиллахад хүндрэлтэй байна. Тэн дээр бол усаа дээш нь гаргахын тулд морь хүний хүчийг ашиглаж байна. Хойдлынх нь одоо манай 2 дуурайгийн нутаг дэвсгэртэй гарсан тэр хомбооны төмөр бол техник очих. Зарим газараар очих боломжтой, зарим нь бас цавчим өндөр юм газар байна. Наадлын 5-7 төмөр бол нэг газараараа техник очиж байна. Тэн дээр усаа тээвэрлэж очиод нийслэлийн онцгойгоос ирсэн машины шүршигч машиныг ашиглаж усаа танд шүршиж байгаа. Нийтдээ одоо хичнээн гад талбайд ингэж төмөр ассан байна. Ерөнхийдөө өнөөдөр бол одоо маш халуун өдөр байна. Хуурайшилт ихтэй байна. Одоо бас тархалтыг хумах ажилд бол ер нь тэр хүндрэл гарч байна. За энэ хуурай халуун салхитай холбогдуулаад тэр тархалт бол асар хурдтай тарж байна. Ер нь сүүлийн мэдээгээр бол 80 гаранга талбайг хамраад байна гэсэн мэдээтэй нийт талбай хэмжээ. За энэ дээр бол төмрийн голомтыг тойроод цэг аваад тархалтын гааг тодорхойлох хэрэгтэй байдаг. Энэ дээр тодорхойлох боломж өгөхгүй байна. Энэ дээр шөнийн цагаар одоо өнөө оройны байдлаар бол цэгээ тодорхойлж наривчсан гарна. Иргэд бол одоо өнөөдрийн байдлаар 153 иргэн одоо ажиллаж байна. Энэ 6 төмөр дээр. Одоо бас Улаанбаатар хотод танаа сумд гарч байгаа төмөрийн талаар мэдээллийг бол олон нийтийн сүлжээ эрэг тархааж байна. Тэгэхээр бас ирж туслая гэсэн хүмүүс бас их ирж байгаа шиг байна. Тэгэхээр энэ хүмүүст хандаж хэлэхэд бол за төмрийн голомт гэдэг бол бас тийм амар зүйл биш. Энд чинь бол эрсдэл гарах магадлал өндөртэй учраас бас анхааруулж хэлэх зүйлүүд нь юу байна вэ? За энэ төмрийн голомт дээр одоо хүмүүс сэтгэлээр ажиллая, ярийгээд өршөө мөн эд материал
үндэсний тусламжуудыг үзүүлж байна. Энэ дээр бол одоо бас нэг хандж байгаад бол бас баярлах хэрэгтэй, талархлаа илэрхийлмээр байна. Манай сумын иргэд бол одоо давхарцсан тоогоор ер нь 500-аар ер нь төмрийн байдал дээр ажиллаад өмнөд явж байгаа. За иргэд маань бол одоо тийш очиод хэрэгжилж байгаа багаж техник бол одоо хурд, тороосон шүүр, канистртай ус тэгээд шүн хоноглохдоо бол их дулаан хувцастай бас хэрэгтэй байгаа. Ийм байдлуудыг хангаж ирэх хэрэгтэй. Хэрвээ одоо төмөрт одоо гаргыг оролцъё гэж бодож байна. Төмрийн голомт бас асаад суурьшлын бүстэй их ойртцсан юм аюултай нөхцөл байдал үүсэж байна гэсэн мэдээллийг бас зарим хүмүүс хэлж байсан. Энэ талаар ер нь та тодорхой мэдээлэл өгөхгүй юу? За манай энэ 2 дугаар, 3 дугаар нутаг дээр хүүхдийн цуслан дээр бол ойртож ирсэн мэдээлэл одоо өнөөгийн байдлаар аваад байна. Утаа бол маш их орж ирж байна гэсэн ийм байдалтай байгаа. Тэгээ энэ салхины чиглэлийн дагуу өнөөдөр урдаасаа салхитай багш байна. Тэр утаанууд бол хойшоо хөгдөд гарцсан байгаа. Гэхдээ ер нь энэ дээр авах хэмжээг одоо энэ дээр авч байна. Бид нэр одоо өнөөдөр төрөгч трактораар, гинж трактораар тэр зоон дээр нь төрж хөрсийг нэргүүлэх ийм арга хэмжээнд орох гээд бэлтгэл ажилтаа хангаад одоо гарч байна. Төрөгч тракторууд одоо яг хүрэлцээнд хангагдсан уу? Төрөгч тракторын хүрэлцээ бол ерөөсөө суман дээр одоо ганцхан л байна. Хов хүний нэг тийм төрөгч трактор, тийм шиг шаардлага гэсэн хэмжээний төрөгч трактор биш. Тэгвэл нэг гинж трактор урдаа төрдөг, шороодууд тогтохдоо энийг л ашиглаад ингээ гарах гэж байна. Өшөө төрөгч трактор шаардлагатай хэрэгтэй байна бид нарт. За баярлалаа тань. За үзэгчдээ Төв аймгийн Баян Чандман Батцанбөр суманд бол одоо 6 төмөр асж байгаа. Ерөнхийдөө нөхцөл байдал нэлээд хүнд бас төмрийн цар хүрээг хомоход бол нэлээд бэрхшээл гарч байгаа гэдгийг бол албаны хүний ярианаас та бүгд сонслоо. За бид яг одоо Монголын мэдээ сувгийн сурвалжлах хэсэг Төв аймгийн Батцанбөр сумын 5 толгой гэдэг газарт асж байгаа төмрийн голомт руу явах гэж байна. Эндээс одоо 40 гаруй километрийн хол газарт бид очино. За тэнд утасны сүлжээ болон интернетийн сүлжээ байхгүй учраас бас мэдээллийг оройн мэдээллийн хөтөлбөрөөр илүү дэлгэрэнгүй газар дээрээс нь авсан сурвалжлагатай үзүүлэе гэж бодож байна. Иргэн та хуур ажилт ихтэй намрын үлрэлт аялал зугаалгаар явахдаа үүнийг бас үүнийг анхаарна. Ойхрын төмрөөс урдчлан сэргийлье. Ингээд мэдээнийхээ төгсөлд та бүхэн цаг агаарын мэдээнд анхаарлаа хандуулна. Өлгид өдөр төвөл шин 24 хэм дулаан. Улаангамд өдөр төвөл шин 28 хэм дулаан. Ховдод өдөр төвөл шин 27 хэм дулаан байна. Алтайд өдөр төвөл шин 26 хэм дулаан. Улаастад өдөр төвөл шин 28 хэм дулаан. Тасан цэнгэл өдөртөө бороо орж 27 хэм дулаан байна. Баянгорт өдөртөө бага төрүүлтэй 32 хэм дулаан. Мөрөнд өдөртөө төр зүрийн бороо орн 28 хэм дулаан. Хатгал өдөртөө төр зүрийн бороо орн 23 хэм дулаан. Цэцэрлэгт өдөртөө төр зүрийн бороо орж 32 хэм дулаан байна. Хар хоринд өдөртөө үйл шин 33 хэм дулаан. Арбагхэрд өдөртөө үйл шин 32 хэм дулаан. Болгонд өдөртөө төр зүрийн бороо орн 32 хэм дулаан. Дархан хотод өдөртөө үйл шин 36 хэм дулаан. Эрдэнэт хотод өдөртөө төр зүрийн бороо орн 32 хэм дулаан. Чойрт өдөртөө үйл шин 34 хэм дулаан. Сүхбаатарт өдөртөө үйл шин 35 хэм дулаан байна. Зүүн хараад өдөртөө төр зүрийн бороо орж 33 хэм дулаан. Зүүн модод өдөртөө үйл шин 33 хэм дулаан. Багнуурт өдөртөө үйл шин 33 хэм дулаан. Чингис өдөртөө үйл шин 34 хэм дулаан. Барууртад өдөртөө үйл шин 35 хэм дулаан байна. Чаусанд өдөртөө үйл шин 32 хэм дулаан. Мандалгалд өдөртөө үйл шин 36 хэм дулаан. Далдан залгадад өдөртөө үйл шин 36 хэм дулаан байна. Хамбогдод өдөртөө үйл шин 37 хэм дулаан. Сайн шандад өдөртөө үйл шин 38 хэм дулаан. Замын өдөд өдөртөө үйл шин 38 хэм дулаан байх болов. Нийслэл Улаанбаатар хотод шөндөөн үйл шин 19 хэм дулаан, өдөртөө мөн үйл шин 35 хэм дулаан байх нэ. Би та бүхэндээ өдрийн мэдээг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр тусагчтай.